юм санаа зовоод байгаа. Одоо зүгээр жамаараа явж байгаа өсөлтөө гүйцэж газрын асуудлаа шийдэж чадахгүй байгаа. Дээрэс нь механик өсөлт одоо маш их байна. Жишээлбэл Чингэлтэй дүүрэгт хөдөө орон нутгаас шилжиж ирсэн маш олон хүмүүс байдаг. Одоо газар өгье гэж үзээд өгье гэж газар байхгүй. За өрхөд гэр бүлд өгдөг энэ зөв системийг эргэн бүрд өгдөг болно гэдэг шоудснаар одоо энэ асуудлыг бүр хөндрүүлсэн л дээ. Бүр дампууруулсан. Нэг хашаанд одоо олон хүүхэдтэй айл байж байгаад бүр 8 айл хүртэл байж байгаа байхгүй. Үр хүүхдүүд нь тусгаарлаад том болоод гарцсан. Одоо тэднэрт газар олдохгүй. Дахиад тэдний ач зээнээрээ үзүү одоо өрх тусгаарлал одоо 12 дээрээ шамбаралдаад одоо ингээ ерөөсөн ямар ч газар байхгүй. Тэгээ энэ асуудлыг яаж шийдэх гэж байна? Ядаж энэ механик өсөлтөд хязгаарлах энэ арга хэмжээг авах талаар бодож байгаа юм байна уу гэдэг дээр нийслэлийнхнийг хариулт өгөөч. Хоёрдугаарт Чингэлтэй дүүргийн 14-р хорооны цагаан байр гэж бүр одоо 80-аад онд ойн газар гэж байхад ажилчдаа барьж өгсөн. Тэгээ 90 онд хувьчилж өгсөн энэ байр сая дөнгөж 14 онд яг л нөгөө яг байшингийнхэн доорх газрыг одоо өгсөн байгаа юм. 5 жилээр мөн. За ойр орчмынхоо газрыг авъя гэхэр л хувьчилж өгдөггүй. Яг адилхан Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорон дээр байгаа байшин ойр орчмын газрынханд гэрчлэгээ өгсөн байдаг. Яагаад энийг өгч болохгүй байгаа юм бэ? Энд юу саад болоод байгаа юм бэ? Энийг хариулж өгөөч. 9 дугаар хорон дээр бүх иргэд асууж ин дахин төлөвлөлтөнд манай хороо орох уу үгүй юу? Орвол хизээ орох вэ? Бид нар одоо хашаандаа юмаа хийж чадахгүй, модооч тарьж чадахгүй, ер нь амжиргаагаа зохион байгуулж чадхаа болчлоо гэж асууж байна. 9 дугаар хорон дээр дахин төлөлт хизээ болох вэ гэдгийг хэлж өгөөч. Газар чөлөөлдөг хан шид байдаг юм бэ? Энэ дээр бичснээр бол 65 иргэнд 1.8 тэрбум гэхээр нэг 27 сая орчим нэг 30-аад сая төгрөгийн нөхөө олгоор нэг хүнд айлд олгож байгаа юм уу та. А цэцэрлэг барих гээд газар чөлөөлүүлэх гэхээр 100 саяар чөлөөлөгдөхгүй байгаа байхгүй юу? Чингэлтэй дөрүүдээр газар. Тэгэхээр би энд нэг төлөвлөлтөнд нэг ноо байна гэж хараад байгаа юм. Яг тухайн газар, яг зөвхөн танаа хашааг л авна гэдэг чигээр ханшин үсээ явчих юм аа. Яг энэ бүс дүүргийн энэ хоёр гудамжийн цэцэрлэг барих бололцоотой. Төсөвт бол 80 сая байна, 60 сая байна. За энийг авах юм байна уу гэж ингэж одоо тендер зарлах маягаар явуул энэ их зөв шударга систем болох юм шиг санагдаад байна. Тэг яагаад ингэж бүсчилж газрыг зарлдаггүй тухайн нэг айлыг танаа энэ газарт л цэцэрлэг барина гэдэг юм бэ? Энэ дотор чи нэг хувилдаан байна уу гэж ингэж би хараад байгаа юм л да. Тэгээ ийм ажлыг би өмнө ч гэсэн одоо өнгөрсөн жил нийслэлээр уулзалт хийж байхдаа Батаа дарахтаа бас ярьж ирсэн. Энэ зохион байгуулалтууд юу болж байна? Чингэлтэй дүүрэг дээр ганц цэцэрлэг барих газар гаргаад өгчих бололцоо байна уу? Дандаа газрын асуудал шийдэгдэггүйгээл санхүүжилт нь буцаад нэг том зовлонтой юм болчиход анган төмөр даргаа нэг учрыг олж өгөөч.